Та хэзээ нэгэн цагт өөрийн төсөөллийг бодит болгон харахыг хүсэж байв уу? Кино, тоглоом, виртуал реалити зэрэг орчин үеийн технологийн гол суурь нь юу вэ? Мультимедиа технологи ирээдүйд бидний амьдралын салшгүй хэсэг болохыг мэдэх үү? Мультимедиа технологи хөтөлбөрийн зорилго. Мультимедиа технологи нь компьютер болон бусад бүхий л дижитал төхөөрөмжүүдтэй харьцахад ашиглагддаг дуу, дүрс, хөдөлгөөнийг дүрслэх, үүсгэх, хүмүүсийн хүртхүйг хялбаршуулах технологиудыг эзэмшүүлнэ. Ирээдүйд виртуал бодит байдал, дижитал бодит байдал бидний амьдралын салшгүй хэсэг болох учраас бид томоохон технологийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч энэ чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэх шаардлага оршсоор байна. Өнөөдөр мультимедиа технологиг дараах чиглэлүүдэд өргөнөөр хэрэглэж байна. Кино урлаг, видео тоглоом, график симуляц, 3 хэмжээст загварчлал, барилга архитектур, виртуал бодит байдал, VR, AR, эмнэлгийн практикт дүрс үүсгэлт. Мультимедиа ба метаверс. Метаверс нь сошиал медиа, онлайн тоглоом, виртуал бодит байдлыг өөртөө багтаасан дижитал ертөнц юм. Энэ нь хэрэглэгчдэд виртуалаар харилцах, криптовалют ашиглан арилжаа хийх боломжийг олгож байна. Томоохон технологийн компаниуд болох Microsoft, Apple, Amazon, Google бүгд өөр өөрийн метаверсийн платформыг хөгжүүлж байна. Мультимедиа технологичдод метаверс орчлон бүтээх, VR, AR технологийн хөгжүүлэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мультимедиа технологиг эзэмшсэн мэргэжилтнүүд дараах салбарт өндөр эрэлттэй байна. Үүнд соёлын үеийн бүртгэл баримтжуулалт, уул уурхайн симуляц, хүрээлэн байгаа орчны симуляц, кино урлаг, телевизийн реклам сурталчилгаа, сургалтын контент хөгжүүлэлт, анагаахын дүрс оншилгоо, дүрс боловсруулалт, AI эмнэлгийн шийдлүүд, царай танилт, дүрс боловсруулалт, үйлдвэрийн инженерчлэл, 3 хэмжээст загварчлал, 3D хэвлэл гэх мэт. Мультимедиа технологийн ирээдүй. Өнөөдөр VR, AR, Metaverse, AI, машин сургалт, өгөгдөл боловсруулалт зэрэг технологийн чиг хандлага эрчимтэй хөгжиж байна. Дижитал орчинд ажиллах чадвар хамгийн эрэлттэй ур чадваруудын нэг болж байгаа тул мультимедиа технологийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ улам нэмэгдсээр байх болно.